which recently pointed out Нүүрсний экспорт огцон буурч байгаа нь Монгол улсын эдийн засаг төсвийн орлогын хувьд маш том сорилт болж байгааг Fitch агентлаг онцоллоо. So how do you assess the fiscal outlook for the 25-26? Гадаад орчин тодорхойгүй байгаа энэ үед 25 болон 26 оны төсвийн сорилтуудыг та хэрхэн харж байна? Yeah, that's right. The 2025 budget law actually 2025 оны төсвийн тухай хуульд орлого болон зарлагыг тэнцүү байхаар тусгасан. Нүүрсний үнийг тонн $105 байна гэж төсөөлсөн. Гэхдээ он гарснаас хойш Монголын нүүрсний экспорт 40 гаруй хувиар буурс үзүүлдэг байна. Яг уналтын тодорхой хэсгийг эзэн экспортын өсөлт нөхсөн л дөө. Гэхдээ нүүрсний үн энэ оны турш сул хിവэр байвал төсвийн орлогын алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 3% тэнцэж болзошгүй гэж бид таамаглаж байна. Үүнээс гадна оны эхний 4 сар төсвийн урсгал зардал өнгөрсөн оны мууиас бараг 20% өссөн байна. Мөн сүүлд дулааны цахилгаан станцад гарсан ослон эрчим хүчний аюулгүй байдал хүн тусгаар байна. Энэ салбарт засгийн газрын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгааг харууллаа. Highlights risks in energy security and the need for public investment in the sector. Тэгэхээр шинэ засгийн газрын хувьд амжиргааны өртгийг бууруулж эрчим хүчний нийлүүлэлтийн асуудлыг шийдэх гэх мэт зарцуулалтаа улам нэмэгдүүлэх дарамттай нүүр тулж магадгүй байна. Орлого буурч байгаа энэ үед төсөвт тодтгол хийхгүй бол Монголын төсвийн алдагдал 2025 болон 2026 онд нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 3% тэнцэх эрсдэлтэй байна. 3% of GDP for 2025 and 2026. Бид нүүрс болон засгийн экспортын төлөв байдал мөн төсвийн өндөр зарцуулалтыг харгалзан үзэж энэхүү төсөөллөөсөн. But I would say that our projections are subject. Ерөнхийдөө шинэ засгийн газрын төсвийн бодлогоос маш олон зүйл хамаархаар байна. So Mongolia has Монгол улс төсвийн дүрм журмаа сайжруулж үр болон зарцуулалтаа хязгаар тогтоосон байна. Debt and spending. So Фичийн зүгээс энэ дүрм журмын өөрчлөлт хэр үр дүнтэй байна гэж харж байна. Гадаад шокуудад хэр төсвөртэй байж чадах бол. Түүхэд тэр дундаа нүүрсний үн нэлээдгүй дарамттай байгааг та сая дурдлаа шүү дээ. Yeah, indeed, we have seen strengthened fiscal rules in recent years. Тэглээ хосолын жилүүдэд Монголын төсвийн дүрм журам илүү сайжирсан үнэ. Гэсэн хэдийч төсвийн гүйцэтгэл эдийн засгийн мөчлөг дагсан хിവэр байна. For example, a rule capping current spending at 30%. Жишээлбэл сүүл төсвийн доктортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж урсгал зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-аас сэтрэхгүй байхаар хязгаарласан. It was stated in respect to GDP, which is inherently procyclical. Гэхдээ энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүн суурилсан учраас эдийн засгийн мөчлөгтэй уялдаа холбоотой байна гэсэн үг. In times of faster economic growth, and we have the other debt ceiling. Өөрөөр хэлбэл эдийн засаг хурдтай өсөж явах үед зарцуулалт дагаад нэмэгдэх боломжтой. In nominal terms, the rule capping the structural deficit. Үүнээс гадна өрийн хязгаарыг чангатгсан байгаа. Өрөө нэрлсэн үнээр тооцож эхэлсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2% хязгаарласан дүрм хിവэрээ мөрдөгдөж байгаа. In our view, these changes. Энэ нь мөчлөг дагсан түүхэн эдүүдийн экспортын орлогыг тооцохгүй гэсэн үг. However, the authorities' record of implementing. Бидний харж байгаагаар энэ өөрчлөлтүүд нь төсвийн сахилга баттай байдлыг хангахад чиглэж байна. Гэхдээ гаргасан дүрм журмаа маш богино хугацаанд л дагаж мөрддгийг харуулсан олон жишээ бий. We have seen frequent changes to the fiscal stability law. Гадаад дарамт нэмэгдэх үед төсвийн дүрм журмаа хэрхэн дагаж мөрдөх нь тодорхой бус хിവэр байна. Өнгөрсөн 10 жил төсвийн доктортой байдлын тухай хуульд олон нэмэлт өөрчлөлт оруулсныг бид мэднэ. Эдгээр дүрм журмыг тогтмол өөрчилж, зарим тохиолдолд хэрэгжилтийг хойшлуулах тохиолдлууд ч баггүй гарсан. When commodity revenues fall below the structural level. Түүх эдийн орлого унах эсвэл аливаа эдийн засгийн шок тохиох үед ашиглах боломжтой төсвийн докторжуулалтын сан байгуулагдсан байгаа. Гэхдээ л зарцуулалттай холбоотой дүрм журам ямар байгааг бид мэдэхгүй байна. Хэрэгтэй нөөц хэдийч хэрхэн ашиглагдах нь тодорхой бус байна. Actually used, and it may also create external pressure
Үүнээс гадна энэ сангийн нөөц нь улсын гадаад валютын нөөцтэй шууд холбоотой учраас гадаад дарамтыг нэмэгдүүлж болзошгүй байна.